Хүмүүнд үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаа сайн малчин нэвтрүүлгийн маань шинэ дугаар Баянгор аймгийн Богд цумаас одоо бэлтгэн хүргэж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань Баянгор аймгийн Богд цумын 3 гол одоо 2 дугааргийн аймгийн авраг малчин за Төнгийн Боён жаргалах маань одоо оролцож байна. За сайхан үйлжж байна уу та? Оо сайхан үйлжж байна уу. За тэгээд бас нэвтрүүлгийн урилгыг авч бас бид бүхнийг бас өргөө цагаа гэртээ урьсан танд бас талгал төвшүүлье. За та нарыг энэ бас миний урилгыг хүлээж авсан та бүхэнд бас баярсан талхнаа хэлье. За манай Боён жаргалах маань одоо өөрийгөө сайхан танилцуулахгүй юу тийм ээ одоо хэний одоо ингэж одоо эцэг их аав ээж тийм ээ одоо нутаг орныхон талаараас ярихгүй хоёлаа яриагаа бас таны аав хин гэдэг хүн бай ээж хин гэдэг хүн бай одоо малч хүмүүс байсан баах одоо тэр сайхан мал малгааныхын талаараас аав ээжийн талаараас ярихгүй да. За манай ховын борын төнг гэж юм байсан. За манай эдийг дамбын бямпанд гэж юм. За би Баянгор аймгийн Богд цумын 2 дугааргийн 3 гол 2 дугааргийн малчин аймгийн авраг Төнгийн Боён жаргалт гэж юм байна. За аав ээжийн талаар дэлгэрэнгүй ярихгүй одоо яг юу хийдэг хүмүүс байсан тийм ээ. За манай ичээр энэ Баянгор аймгийн Богд цумын Сүхбаатарын зам нэгдлээ тэмээчин 2 байсан. Тэмээ малж байсан юм. Энэ тэгээд нутаг усандаа бас энэ ойр тойрон суморндоо бас нэр хүндтэй дөө. Энэ сайн мал малдаг. Тэр дундаа тэмээгүүдэр нь ер нь тэр үлдэр ухсаа юм энэл их зөв зохицоос нь өсгөж байсан. Усудаа юм тэгээд ер нь тэр инг сах тэр сайл та ноос тэр нэгдлийн төлөвлөгөөт нормтой ажлыг энэ суморны аймаг юуны югаар одоо сумын ботгоны тэр болцолт дурлалд анзаардаг байхад аймгийн ботгоны ноосны сумын аврагуудаар бол олон удаа шалгарч байсан болсон да. За тэ одоо багнасаа бас ярихгүй да багнасаа одоо бас хаан өнгөрөөсөн тийм ээ одоо бас танах хаагуур нутгалдаг байв мэдээж бас малын бэлчээл өгсөн баах сургууль сурчиг ерөнхий боловсролын сургууль одоо хэдгээр ангид сурч исэн гэд тэр талаараа бас ярил. За би бага наснаас аавч дээр аавч одоо манай ах одоо улсын залуур наран гэж юм нэгдээ тэмээ хариулдаг. Тэгэл хүүхэд наснаас аавч ах эгчний хамаал малж жагаад цэргийн албанд 1987 онд яваад 89 он цэргээс 2 жилийн цэргийн алба хаагаад өмнө аваад 0 чанар дараа ингээд 2 жил хааж ирэл тэгэл тэрнээс хойш 91 онд тэр айлгэр болоод тэрнээс хойш одоо наавчийнхаа тастаж өгсөн гол голомтны одоо тэгээд идэх хүртэл ийм амжилтанд хүртэл ингээд зүтгэлээ. За таны хэний хин гэж хүн байна? Та хоёр маань хэдэн онд бас айлгэр болж хэдэн хүүхэд төрүүлж өгсөн тэр талаараа яриул. За манай хань Жамцын сан гэж хүн бай. Одоо манай хадам тэр Жамц гэж хүн одоо энэ Сүхбаатарын зам нэгдлээ адуучин байсан. За бид тэр 1991 онд айлгэр болоод 2 хүү 1 охинтой. За том хүү 2 хүү бол энэ одоо малдаа нэг нь яг надаар одоо ингээд хаяанд ингээд мал маллаад амьдарч байгаа. Нэг нь болохоор яг мал дуулаад мал маллах нь малдаг. Тэгтээ төв хань жилдээ тэгээд төв дээр болдог. Тэгээд надад туслан гол ингээд амьдарч байна. Би бол өөрөө бол 8 дугаар анги төгссөн. Тэгээд малдаа. Тэгээд малдаар гараад 8 төгсөд малдаар гарсан. Тухайн таар айлгэр болохтой хичнээн тооны малтаа одоо айлгэр болж байна тий. За бид одоо хэдээс хэд өдөө хөргөж өсгөж үзүү та. За би тэр үе чинь зах зээлийн юу ягаад бид тэр одоо энэ Сүхбаатарын зам нэгдлээ би нэг түрээсээ хэлбэр шилжээл тэмээ малж ирсэн. Өөрөө ганцаараа
газар нэг яаж байгаа тэгэл хань жилтэйгээ суугаал. Тэгэл аваач яагаад нэг 150 малх бид айлуулж байсан хоёр талаас. Бог төрөнд дараа тэмээ зөнтэй байсан тэр. Тэгэл тэрнээс хойш одоо яг хөтэ сүүлийн нэг гавитэр суу айлгэр болсноос хойш 35 жил болцсон билээ. Тэрний нэг сүүлийн нэг 15 жил нэг 600-аас 900 хүртэл өсөж байсан. Ер нь тогтмол ер нь амжилттай бол ер нь их болгоогүй. Нэг тэгээд нэг айлгэр болсон нэг банд дахиад айлгаас тэр тасцсан тэгэл одоо нэг 850 хавцаа бол тэгээд яг өөр юм бол тэгээд нэг тийм мал тоолуулаад байж байна да. Тэгээ мал малгч усад цагийн айс бас харнаа, нутаг орон бас хаяа бас хавыг эвгүүтэх үе бас байж шүү дээ. Тэгээд хоторнууд л хийж өгөө да. За манай энэ 3 гол гэдэг гэж энэ миний өсөд төрс аваж юм төрсөн нутгуул дээрээс их хэзээс энэ зуд зурхан бас их бага болдог. Оо тий. Ер нь жаахан дулаан уур амьсгалтай ер нь энэ баруун богд таархан энэ борооны энэ бороо богд нэг бол эднийх нөмөр нөөлгөнд энэ ер нь зуд зурханд бол ер нь гайгүй гарч ирсэн. 20 он нэлээд гатуурсан тэр үед бол тэмээ 3 жилийн 100 юу ягаад нэг 3 жил ягаад нэлээд тарга тавэр гэх муутай байсан тэр үед. Тэр ер нь тэгээ тэмээгээрээс богооч тэжээсэн тэмээгээр нь тэжээгээл ер нь ондор оролцсон да интернет ихтэй. Манай ихч өөрийгөө сайхан танилцуулахгүй хин гэж одоо бас малчин байна тийм ээ бас аавжийнхаа талаар өөрийнхөө талаар бас ярихгүй да. Намайг Доржгийн Жамцын сан гэдэг. Манай ээжийг Ончгийн Цэрэн Жинцэн гэдэг. За та би хис долуулаа. Айл ид хөөхтэй. Айлын 6 дахь хүүхэд. Энэ багасаа мал малсан уу? Багада энэ одоо хөдөө мал дээр байсан уу та? Тий, манай хогоос малчаал тэгэл мал дээр байсан. Сургууль сууж юу да? Сургууль суучсан. Хэддүгээр анги хүртэл вэ? 10 дугаар ангид. Тэртээ алтан улсын үзүр гурван сайхан хэмээн сүргийн говьдоо тэнгэр шүргэн бараатай. Оюун жаргалах маань бас тэмээ хэмээх тэнгэрлэг авдаг бас олноор нус гэж өвгдээцсэн буйныг бас авчваа. Тэгээд бас энэ тэмээнийхэн талаар бас тэмээ хэмээх тэнгэрлэг амтны талаар бодж зүйлээ бас ярихгүй тий. За манай аав ээж бол скотод зовлогдлээ. Энэ ууган тэмээч юм хөт. Би ер нэг 5 дахь үе 4 дахь үе удаа золгосон тэмээч юм. Энэ ламайгийн жижиг удаан гэдэг тэмээний үйлдвэрхсаа ер нь цөмсөргийн энэ манай тэмээ сүргийн баг эзэлдэг. Тэгээд манай аав ээж бол ер нь нэг тлээс ихэж энэ сайхан тэмээ сүргээ энэ өөр хүүхдэд бид нартай өвлөөж өгөөл одоо бид нар тэрийг үргэлжлүүлээл энэ ахтаа төрс дээр энэ тэмээ гэдэг малыг бүтэлгүй энэ маллаж байна да. Харин хэдэн наснаас эхлээ тэмээ таарч? Би энэ 90 онд багасаа тэмээтэй харьцаж эхэлсэн. Аавч дээр байхдаа л нэгдэл тэгэхэд нэгдэл скотын зам нэгдэл гэж байсан. Тэгэл тэнд одоо сургуулийн ерөөсө унахаас ихэж унаал. Тэгээд тэр батга тормыг бол тэгэл хариулаад ирсэн. Тэгээд би 1991 онд хантайгаа гэрүүл болоод авийнхаа голголомтноос өрх тусдаал. Тэгээд энэ буян сүргээ надад өгөөл үржүүлээд одоо эдийн хөртөл явж байна даа. За Ламангигийн улаан гэж одоо Баян Онгор аймгийн одоо
мундаг сайхан үйлдвэрийн тэмээ байгаа. Энэ тэмээний одоо бусад тэмээнүүдээс онцлог шинжийн та юу гэж бодож байна? За манай сумын тэмээний хувьд бол ер нь хэлбэр галбар хийц тэр гоё гангамсгаар их бус тэмээс бас арай жоохон онцлогтой. За сүү ноос бол маш сайтай. За зуд зурхан тийм юмд их дэсвэрх туужилтай. Зүвсэх их сайхан удаа хар хөрөн юм тийм тэмээ зонголдог. Тэмээнийхээ одоо үйлдвэр ухсааг сайжруулах гэдэг юм уу тийм ээ? Одоо удам өгшлийнхэн тал дээр бас ер нь хэр анхаардаг вэ? За удам өгшлийг нь болохоор одоо ер нь яг нутгийнхаа одоо өөрийнхөө сумынхаа тэмээний аль яг юутай эцэг малын сонгон шил сонгож тэрнийхээ ер нь бас нэг бие хэлбэр галбар тэгэл ноос ус ер нь тэгэл одоо тэр энэ буур хэдийн гинд орж хэдийн гарахын тэр мөрийг бас нэлээд зохицуулан байж өсгсөндөө л одоо эдийн хөрж байна даа. Тэн тэмээг өсгөж байна даа. За тэмээгээ ер нь хэр унаж идлэх юм уу тийм ээ одоо бас тэмээнийхээ ашиг шимийг одоо хэрхэн хүртэж байгаа вэ? За тэмээг бол ер нь ун эдлэн. Одоо бас сүүлийн үед бас арай цөөрчл байна. Гэхдээ сүү цагаадыг нь бол ингээгүүд нь сайн саадаг манайх. Жилд нэг 35-аас дээш инг саадаг энэ жилд. Тэгээд сүү цагаадыг явахаа тэгээд борлуулдаг. Хатва таарны тэгээд бүхэл усуудад л өгч тэгэл тийм их борлуулж байна даа. Тэртээ алтан улсын үзүр гурван сайхан хэмээн сүргийн говьдоо тэнгэр шүргэн бараатай Ах ч бол одоо санаа ах дүүнэр бол бас олуулаа сайхан юм байна. Тэгээд тэр дунд бас олуулаа сайхан одоо бас үг дээвцийнхаа малч ухааныг өвлөж олон сайхан амжилтын цолны эзэн болсон малчид юм байна. Тэгээд багасаа л та хэд маань одоо мал дээр өссөн. Тэгэл малаа хариулаад тэмээг унаал одоо тэгэл юу гэдэг босод одоо малаа унаал хариулаад явж исэн баг. Тэр сайхан дурсамжаас хариул тий. За ер нь манай аав ээж хоёр бол нэгдэл нийгмийнхээ үед бол ерөөсө бас нэлээд сайн хөдөлмөрч ирнэ. Тэр сумын ботго ноос сүү тэдний аваргыг энэ давуулан биелүүлдэг байсан. Тэгээд одоо манай одоо дээрээс хоёр дахь болохоор улсын залуу Төнгийн наран гэж юм бэ. За миний хоёр дараагийн дүү болохоор аймгийн аварга Эрдэнэ Алтайг гэж хоёр залуу бай. Нэг ихч болохоор аймгийн аварга Саран гэж юм би. Том ихч болохоор одоо бас л тэмээ маллаад ерөөсөө ер нь ихэнх тэмээн дээр байсан. Одоо манай энэ хүргэнүүд бас аймгийн аварга манай наран гэж хүний бас аймгийн аварга хүн би. Аймгийн аварга төвшинж аварга гэж. Тэр манай нэг ихчи юу болохоор тэр дэлгэтлээ гэж бас аймгийн аварга бай. Манай том ихч Цэрэн гэдэг хүний хүргэн Борын Баянжаал гэж бас аймгийн аварга. Нэм их аймгийн аварга сум ом их бол олон бий гэдэг. Нэлээ малч ухаанаараа бол сум тусгайгүй л ер нь боломжийн л явдаг л гэж би бас боддоо шүү дээ. За сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Та сайхан үлдэж байна уу? Сайхан. За өнөөдөр одоо малч сайхан удмын таны дүү одоо өнөөдөр Монгол улсын аварга малчин одоо болцол хангасан байна. Тэгээ бид хүмүүс танаа
дүүгэнд одоо сайхан ирээд бас нэвтрүүлгийн зураг авалт хийж байна. Та бас одоо залуу халуун насндаа бас бүгд найрамд Монгол Ард улсын залуу аварга малчин цолыг одоо хөртөж байсан төвхтэй. Тэгээд хэдэн онд одоо хөртөж байсан тэр талаараа бас ярихгүй да. Би 1986 онд улсын залуу аварга малчин болж байсан. Насаараа л одоо 1973 онд өдий илгээлтээр гараад тэрнээс хойш бас тэгэл өдий хүртэл одоо малын захтаал байна. Манай аав ээж ерөөсөө малч байсан, малж байсан ерөөсөө бид нэр цөмөрөө малчин одоо бид нэр 10 одоо баг цөмөрөө одоо малын юуны хажуудсан аав ээжийн сургаалаар. Тэгэл одоо өдий хүртэл одоо тэгээд дөө маань өнөөдрийн сайн бэлэгцээ өдөр аварга малчин болж байгаа маш их баяртай байна. Сайхан үлж байна. Сайхан үлж байна уу. Сайхан. Өнөөдөр дүүгийнхаа энэ сайхан цолны медалгын одоо энэ сайхан одоо бас арга хэмжээнд ирсэн байна. Сэтгэлээ болохгүй тий. За тийм ээ. За яг одоо дүүнэр маань одоо сайхан улсын хайр юу шагнал авж байгаа явдлыг одоо баяртай байна. Тий. Их ч хувьд дүүнэр минь одоо манайхан одоо гол нь одоо малдаар тийм юундар байдаг. Аав ээж минь ч тийм байсан. Уламжил. Би бол одоо тэр нэгдлийн үед бол бүгд л хөвшил тархаас өмнө бүгд тэмээн дээр байсан. Тэгээд энэ эдийн өрсөндөө хавхаа. Тийм. За тэг өнөөдөр одоо энэ улсын аварга малчин цол авж байгаа дүүгийнхэн талаар юу багада ямар хүүхэд байсан? За манай дүү бол одоо энэ мал нүдтэй жархаа нэлээд тийм хүүхэд байсан сэргэлэн. Одоо тэгээд энэ тэрүүгээр одоо малаа одоо сайн хариулдаг. Гайгүй мал нүдтэй юм хүндээ. Тэгээд тэрүүгээр яг одоо шагнал авч байна. Дээш мал нөхсөж ийм болж байна л гэж бодож байна. Тийм. очтой хайтэрхөө сайхан үлж байна. Сайхан үлж байна. Тэгэхээр өнөөдөр таны одоо дүү Монгол улсын аварга малчин хэмээх одоо цолны эзэн болж та бүгд мань одоо сайхан дүүгэндээ одоо зуглараад байна. Тэгээ бас баярынхаа сэтгэлээс хуваалцахгүй. Өөрийгөө бас манай үзэгчдэд одоо танилцуулах тийм. Тийм өнөөдөр сайхан дүүмэн улсын аварга малчин их үнэтэй цол аваад бид бүхэн бүгд сайхан бай. Нутаг олноороо баярлж байна. Би одоо энэ Төнг гэдэг айлын 6 дахь хүн болдог хүн байна. Одоо тэгээд хотод амьдарч байна. Манай дүүнэр бол малч одонтой одоо аав ээж бол мал хариулж ирсэн. Насаараа мал хариулж бид нэр ихээс 10 хуйлаа. Тэгээд одоогоор баг 11 малчин болсон. Энэ сумын бүгд амьдарч байна да. Та одоо бас Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Та юу хийж одоо ирсэн хүн бэ? Би бол уг нь би одоо 1978 онд илгээлтээр аваад илгээлтэж гардаг байсан шүү дээ. Тэгээд илгээлтийн малчин болж гараад тэгээд аав ээжтэй тусалж 18 нас хүрээд цэрэгт яваад жолооч болж ирээ. Тэгээ нэгдэлд жолоочоор ажиллаж байгаа л тэгэл одоо хүртэл хотод жолооч хийгээд амьдарч байгаа юм даа.
За тэгээд өнөөдөр бас танай дүүнэр сайхан зугуулсан байна. Дүүгээ одоо улсын аваргын одоо цол авж байгаа энэ сайхан үйл явдал бас өргөн дэлгэр болж байна. Тэгээд улсын аварга одоо болж байгаа дүүнэртэй болон за энэ ах トゥ төр төрөстэй сайхан өрөөлөө өрөхгүй. Одоо хэдхэн хоногийн дараа бас одоо сар шиний баяр одоо болох гэж байна шүү дээ хаа. Тий. За одоо нутгийн зон болон өөр ах トゥ эгч төрөл садан дүү нартай одоо эрүүлэн сайн сайхан мөхнийг гэсэн ирээгээд одоо энэ жилдээ өнтэй сайхан үлжиж сайхан жил гарч байна. Тэгээ одоо эрүүлэн байхыг хүсэж байна да. За тэгээд малынхаа ашиг шимийг яаж хүртэж байна да? Одоо сүүлийн үед ч бас л малын түүх үед бас үнгүүдэл байгаа. Гэхдээ яг боломжоор бас манай малчид маань бас ашиг шимэнүүдөө сайхан хүртэл ахуй амьдралдаа хэрэгжилж байгаа шүү дээ. За яг хөө тэгээд юу бол малын цагаан эдэг бол яг хөө инг ямаагаан саажилд ашиглаж байна. За үнэ саадагдаас одоо арай төгөч бол занаас татагдал ганцхан арай цөөн саадаг болчлаа. Ноолорыг бол яг зах зээлийн үнэ тэгэл ер нь тэгэл борлуулаад амьдрах удаа хэрэгцээд юм да ангаал ингээл явж байна. Тэгээд хамгийн нэг малчин хүн дэж явахад одоо нэг ганц үнгүүцийн аса хоньны нэхий хүрээ шир хоёр л байна. За яманаар сэлтэй тэргүүнтэй байна. Махуулын сайхан үнтэй бас ер нь бас боломжтой үнээр өгөөд бас малчтай амьдрал бас их юу болчих шиг байна. Уян жаргалах маань бас одоо хэдхэн орны дараа бас Монгол улсын аварга малчиг юмэх одоо цол тэмдэг одоо хүртэх гэж байна. Тэгээд энэ мэдээг одоо хаанаас сонсвоо? Яаж хүлээж авбаа? Тэр талаараа бас ярихгүй. Таныг одоо хаанаас яаж тодорхойлж өгүүлсэн бэ? За тэгээд багийн хамт олон унаасаа дэмжлэгээр гараад тэгээд багаас аймаг тэгээд улсад очсон тэгээд тэр болцлын бас тэгээ болсон байхдаа тэгээд одоо тэр их л баяртай байсан да тэгээд. Хаанхан хин танд болов? Ер нь анх ахнаар ахал дуулгасан да хотоос болж байгаа. Тий. Ер нь болсон байна л гэж. Баянгар аймгийн Богд сумын 3 гол багийн малчин өрх Төнгийн Буян жаргал байна. Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа доктортой эрхлэн эх орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй өв нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийн өндрөөрүүлж Монгол улсын аварга малчнаар шалгаруулан өргөмжлөвөө. Эрдэнэт мал сүргийн тань буян ишиг арвжин дэлгүрж ахалтгай. Монгол улсын ерөнхий сайд Гомбч овын Занданшитар, Монгол улсын хүнс үдээч хөнгөн үйлдвэрийн сайд Бадам сүрэн гэсэн энэхүү өргөмжлөлийг та бүхэндээ гардуулъя. За ингээд энэхүү Монгол улсын аварга малчин гэдэг өргөмжлөл маань бас нэг малчны хөдөлмөр биш, гэр бүлийн хөдөлмөр байгаа. Тэгээд энэхүү тэнгийг гартуулнаа. 날
За тэгэхээр өнөөдөр богд цумаас мөн дахин нэгэн одоо Монгол улсын авраг малчин одоо төрж байна. Тэгээд энэ талаар бас та сэтгэлээ олцохгүй. Ер нь одоо энэ буян жаргал гэмэх одоо энэ айлын талаар бас мал малгааны талаар гэдэг юм уу тийм ээ өөрсдөө хөдөлмөрч бүтээлийн талаар бас ярихгүй тийм. За баярлалаа. Өвдөцийнхаа мал маллах арга өвлөн авч одоо олон жил мал малсан хөдөлмөрийн хөндлөлж Монгол улсын авраг малчин өрхөөр шалгарч хангагдж байгаа төнгийн буян жаргал жамцын цаг нартаа ирүүлэх сайн сайхан миний хүсье өрөөе. За энэ одоо авраг малчин босч байгаа өрх маань үе дамжсан малчид байгаа. Аав ээж энэ одоо тэмээчин хончин юм ус байсан. Тэгээд аав ээжийнхаа мал маллагын айх туршлагыг хүлээн авч яваа юм одоо бас манай 1955 оноос хойш 10 дахь улсын авраг малчин өрх төрж байгаа. Ийм сайхан үйл явдал болж байна. За энэ айл бол мал малганы олон онцлогтой нэгдүгээрт бол огтор нүүдэлх сайн хийдэг. За. Тэгээ. За хоёрдугаарт энэ манай сан бол малчид бэлчээ ажилтны 14 хэсэгт одоо зохион байгуулалтанд орсон. Тэгээ энэ айл бол Варова бэлчээ ажилтны хэсгийн ийм ахлагч ийм айл байгаа. Тэгээ энэ ажлын бэлчээ ажилтны хэсгийнхэн бол одоо хавар 5 сарын 15-наас одоо нэгэн зэрэг өвлжээ хаварж байгаа ч хөлөөлж сумын отрын бус одоо мал ахтарлал таглуулдаг. За наамар 11 сарын 1-нд нэгэн зэрэг өвлжөөндөө буудаг. За энэ бэлчээ ажилтны хэсгийг байгуулснаар бэлчээг зөв зохистой ашиглах, хуваарьтай ашиглах. За энэ арга нь бол одоо сум аймагт төдөөгөө улсад бас төшлөг болох үс. Энэ зах зээлийн энэ нийгэмд бол бас хамгийн боломжтой хэлбэр юм а гэдэг нь нотлогдсон. Ийм одоо малчин өрх байгаа. Нөгөө талаар Тэмээ гэдэг энэ тэнгэрлэг амьтныг бас үе дамжин малж байгаа юм айл байгаа. Тэгээ манай сум болон манай аймгийн Ламангагийн улаан үйлдвэр бол бас нэрээ уцвалж явдаг. Тэгээ Ламангагийн улаан үйлдвэрийг одоо өвдөцөөс эхлээд өнөө хүртэл одоо өөр хүмүүс ч гэсэн бас тэмээ маллаад ингээ явж байгаа. Тэгээ энэ одоо үйлдвэрийг бас батлаж бий болгоход тэмээ сэрэг өгсөн үржүүлж тэгээ жил болгон одоо хав намрын ангилалтанд хамруулж Ламангагийн улаан үйлдвэрийн тэмээ бол бусад үйлдвэрийн тэмээнээс сүүн ноосороо илүү юм а гэдгийг бас нотлон харуулхад их одоо идэвхтэй оролцсон юм тэргүүний малчин юм өрх баг. За сайхан үлжиж байна да. Өө сайхан үлжсэж байна. За өнөөдөр таних одоо Монгол улсын авраг малчин болж байна. Тэгээ баярны сан сэтгэлээ хаалцахгүй да. Өнөөдөр улсын сайн малчин болж ах маань их чаяр их маш баяртай байна. За та бас өөрийгөө сайхан танилцуулахгүй. Та бас одоо удам дагсан малчин бас нутаг орныхоо нэрийг сайхан гаргаад малаа малж яваа юм хүн шүү дээ. Тэгээд өөрийгөө сайхан танилцуулаад тэгээ бас өөрийнхөө цол зэргийн талаар бас ярихгүй тий. За энэ аймгийн сайн малчин юутай тэгээд насаараа 30 жил мал малж явна авчихээ юу залгамжлаа. Голлоод ямар малж байна? За энэ тэмээ голдуу явна да. Өнөөдөр бас дүү өндөр улсын авраг малчин болж байгаа сэтгэлээ хаваалцаад ярихгүй да. Өнөөдөр улсын авраг болж байгаа хоёр дүүдээ маш их баяр хүргэж байна. Өнөөдөр улам цаашаа зүтгэхэлтгай гэж өрөөж байна. Тэгээд манайх ч бас улсын аймгийн сайн болцсон. Тэгээд манай гарч манай баг хотгон дүү аймгийн сайн болцсон. Миний даатлын баг дүүгийн дээдлэх бас улсын аймгийн сайн болцсон. Та айл хийдэг нэ? Байлээ 5 дахь нь. 5 дахь нь юм уу тий? Тэг эмэгтэйг 4 эмэгтэйтэй манайх тэгээд эмэгтэйг 3 дахь нь. Би
энэ хоёр аврагын сангийн хамгийн бага дүүн. Бид нар их үзлээс долоолоо байдаг. Тэгээд би өөрөө аймаг сумын сайн малчин. За тэгээд энэ ахчээр одоо өнөөдөр бас улсын авраг малчин болж байна шүү дээ. Сэтгэл сайн малчин болж байгаад нь сэтгэл маш их өндөр байна. Энэ хоёр дээр цаашаашд нь ажилд нь өндөр хэмжлэх гэсэн ёроо. Баянгор аймгийн богд сумын Төнгийн Алтай ууг гэдэг юм байна. Аймгийн авраг малчин. Монгол Улсын спортын мастер. Тийм улс байна. Тэгээд насаараа Давид минь мал тэмээ малж байсан. Тэгээд удам залгаад бүгд ингэ тэмээ маллаад явж байна. Тий. За өнөөдөр ингээд ахчээр одоо улсын авраг малчин болж штэ. Тэгээд энэ сайхан баярын сэтгэл аваад. За тий ах их хоёртанд одоо улсын авраг болж байгаад нь баяр хүргэе. Тэгээд манай ах хоёр их ажилсаг мундаг ус угая. Тэгээд ахтуу олондоо нөлөө ихтэй. Тийм улсаад одоо авраг болж байгаад нь их баяртай байна. Манай Жамц гэдэг хүн энэ богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд одоо олон жил одоо болсон. Тэдний өөр хүүхдүүд нь бас Жамцын үлжи намсраа Ирэв санг гэдэг ингээд одон дагсан малчад байна. Тэгээд тэрэн дотроос манай Ирэв гэдэг аймгийн сайн малчин болсон. Үлжийнхаа маань одоо 68 оноос хойш одоо маллаад 90 он хүртэл одоо болсон. Сумын авраг малчингаар 2-3 удаа төрсөн. Хөдөлмөрийн хүндс медалаар 84 онд шагнагдчихсан байлээ манайх. Одоо ингээд удам сайхан тагсан малчид өргөжлүүлээ дүүнэр нь одоо ингээд аймгийн сайн малчин улсын авраг малчин болж байгаад нь баярлж байна. Тэгээ нөгөөдөө эрүүл сайн сайхан өгсөн байна. Монгол Улсын төр засгийн зүгээс Монгол Улсын авраг малчныхаа ажил үйлс хөдөлмөр бүтээлийг өндрөөр сайхан үнэлээд энэ сайхан орд цагаан өргөөгөр бас мэлааж байгаа. Тэгээ энэ хүү орд сайхан өргөнд нь одоо ингээд үр хүүхдийн дуу цангинж одоо танаа сайхан хотонд нь төл малын дуу үргэлж юм хөө сайхан цангинж та бүхэн маань сайхан болгон сүлтэй байж энэхүү сайхан их богдынхоо ар хармаад байгаа богд сумаас улсын авраг малчин жил болгон одоо үе уламжлан төрөх болтугай гэж сайхан ерөөлийг өргөн дэвшүүлээ. Та бүхэн бас сайхан болгон сүлтэй авах болтугай. Эй. За сайн явж байна уу? Та сайхан үлчиж байна уу? За сайхан явж байна. Сайн үлчиж байна. Сайн явж байна. За тэгэхээр одоо бас манай Баянгор аймгаас төрсэн одоо Монгол Улсын авраг малчтайхаа одоо шагналыг одоо гардуулж бас баяр хүргээ явж байна. Тэгээ энэ жилийн тухайд одоо бас Баянгор аймгаас одоо хичнээн одоо улсын авраг малчин төрөө. За ер нь одоо үйлчлэлд одоо хэрхэн байгаа вэ? Энэ талаар бас сайхан мэдээлэхгүй юу та? За энэ жил Баянгор аймгаас 8 улсын авраг малчин төрсөн. За Баянгор аймаг бол нийлэн хүйтэй одоо өнтөө сайхан үйлчиж байна. Одоо өвлийн нөхцөл байдал хэвэн хүндэрсэн одоо сумд байхгүй. За цаас бол амны цастай өвс ногоотой юм сайхан жил болж өнгөрч байна. За тэгээд бид нар бас энэ амгийн авраг улсын авраг малчтынхаа шагналыг 2 гişиг хуваагдаж гарч одоо олохоор гарсан байж байгаа хангаа говгээд өнөөдөр энэ богд суманд амгийн улсын авраг малчныг гардуулаад ингээд хотголоод одоо амгийн руу орох гэж байна. За тэгээд одоо 2-3 хоногийн дараа бас Монголын үндэсний одоо сар шиний баяр за гал морин жил маань одоо сайжлан ирэх гэж байна. Тэгээд бас нутгаа олондоо манай одоо нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчдэд морин жилийн одоо сар шиний мэндийг өргөн төвшүүлэхгүй юу та? Малчин дэлгэц үзэж байгаа Монголын одоо 100 олон та бүхэндээ гал морин жилд нь илгээрээ амгалан төрлөөрөө төвшин сайхан амгалан
сайхан шинжилгээ өлжид төрөлх өргөн төвшүүлье. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр ингээд танаа багаас одоо Монгол улсын авраг малчиг хэмээх өөрөх нэгээр нэмэгдэж сайхан үйл одоо болж байна. Тэгэхээр баярын сэтгэлээ хуваалцахгүй тийм. За бас баяртай сайхан мөч болж байна. За 3 голын 2 дугаар баг Могод сумынхаа томоохон багуудын нэг 174 өнгөрөхөд 516 хамттай. За үнээс малчин өрөх 140. За 140 малчин өрөхөд 52313 толгой мал энэ өвлжиж байгаа. Ингээд манай багаас 3 дахь улсын авраг малчин төрж байна. За 1974 онд бүгд найрамдах Монгол ард улсын авраг тэмээчин Лэгүнд багийн Дашцэрэн гэдэг хүн одоо энэ 3 гол 2 дахь багийн авраг болж байсан үнээс хойш бол ингээд 5 дахь авраг малчин. За манай сумын 3 дахь улсын авраг тэмээчин багийн 2 дахь улсын авраг тэмээчин өрөх өнөөдөр одоо ингэж төрж төр засгийн улсын хурлын гишүүн аймгийн засаг дарга сумын засаг дарга гэдэг хүмүүсүүд ирж шагналыг гардуулаад бас баяртай сайхан үйл явдал болж байна. Маш баяртай байна. Танаа аврагууд маа сайхан одоо улсын авраг малчин цолтон төрлөө сэтгэлээ болохгүй да. Тэглээ баяртай байна. Манай улсын аврагч манай аавын төрсөн дүүгээ. Би Баянгар аймгийн Богдсон 1 дугаар үгийн малчин аймгийн сайн малчин Түвшин жаргал гэдэг хүн байна. Манай улсын залуу авраг малчин. Тэгээд түүнд улсын авраг малчин боллоо Дөнгөний буян жаргал гэдэг хүн. Энэ ах нарыг аавынхаа буян удам дагсан малчин хүн байна. Та хэдэн оны аймгийн авраг малчин? Би 19 онд аймгийн авраг малчин болж байсан. За сайхан үлж байна. Сайхан үлж байна. За өнөөдөр одоо таны одоо аав ээж хоёр Монгол улсын авраг малчин боллоо. Сэтгэлээ болцохгүй тийм. Тэглээ манай аав ээжэнд улсын сайн малчин боллоо. Энэ сэтгэл маш их өндөрлөл байна. За өөрийгөө сайхан танилцуулах тийм. Намайг Баянгар аймгийн Богдсон 2 дугаар үгийн малчин буян жаргалын хурж төрөгдөг. Өгдөөцийг хавсаа одоо бодмыг залгаад бас мал малж яана. Тэгээ мал маллахын сайхныг одоо өөрөө юу гэж бодож өгдөг? Мал маллах чинь тэгэл одоо хамгийн сайхан бохорсчтэй юм да. За тэгээ аавчтай хандаж юу гэж хэлмээр байна? Аавчтай хандаж одоо өнөөдөр улсын сайн малчин болж байгаа. Халуун баяр хүргэе. За Монгол улсын авраг малчин хэмээх эрхэм цолоо одоо хүртээд одоо манай хоёр маань гараад ирлээ. За баяр хүргье. За баярлаа. За тэгэхээр улсын хурлын гишүүн одоо Цогтбаатар Баянгар аймгийн засаг дарга Энкбат тэргүүтэй хүмүүсээс та хоёрын маань цолыг одоо гардуулсан ах トゥ олон зуус ийм сайхан одоо үйл явдал боллоо. Тэгээд яг одоо энэ улсын авраг малчин хэмээх цол тэмдээ гардаад зогсож байхад одоо танд юу бодогч вэ? За ер нь хүн ер нь хөдөлмөрийн үр шимийг төр засагтаа өндүүлж энэ нутаг орон ахан дүүс найз нөхөд энэ алба гашсан сум аймаг улсын удирдлагуудаас ирж энэ нэртэй шагналаа авсандаа туйлынх баяртай байна мэн сэтгэл. За тэгээд бас ах トゥ олон одоо та хоёрын баярыг бас хуваалцлаа. Сумын удирдлагууд бас ирлээ. Бас одоо энэ тал дээр бас та сэтгэлээ талархлын үг хэлэхгүй тий. За бага хамт олон сумын удирдлага, аймгийн удирдлага, улсын их хурлын гишүүн ирж азаа борлууд ахан дүүс найз нөхөд ирж энэ хүнтэй шагналыг хуваалцсанд хувийн юунаас их баяртай байна. За тэгээд одоо манай нэвтрүүлгийн одоо урилгыг авч бас энэ сайн малчингийн нэвтрүүлэгт одоо оролцсонд бас баярлалаа. Тэгээ энэ нэвтрүүлгийг бас бүтээхэд одоо энэ сайхан таярынхаа хөдөлмөр зүтгэлийг улсын аврагын цолны одоо энэ сайхан гардаж авж байгаа энэ үйл явдлыг одоо бас цэнхэр дэлгэц мөнгөчүүлэхэд одоо бас олон сайхан хүмүүсийн дэмжлэг тусалцаа бас одоо сэтгэл шингэсэн байгаа. Тэгээ тэр хүмүүстэй хандж өгч хэлбэрээ тийм. За малчин телевизийн хамт олонд одоо баярсан талархнаа ирэхэлж ажлын өндөр амжилт улам ихийг бүтээх ерөөлөг төшөөлөе дээ. За тэгээд нэвтрүүлэгт оролцсон та хоёртаа баярлалаа. Эрдэнэт мал сүргээ одоо өсөн үржүүлж их орон нутгийнхаа одоо хөгжилд олон сайхан өнтэй үнэмэр оруулахыг хүсээрөөе. За тэгээд одоо улсын аврах хэмээх эрхэм золоо улам бахтагдаж Монгол улсын хөдөлмөрийн баатар одоо малчин болтлоо хөдөлмөрлөгийн ерөөлөг өрөөнд төшөөлье. За баярлалаа. Ерөөлөг болтугай.
За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид төдий зүгээс одоо өргөн барьсан. За сайн малчин нэвтрүүлгийн маань шинэ дугаар одоо энэ түрээд өндөрлөж байна. За өнөөдрийн дугаард маань за Баянгар аймгийн Богд цумын одоо Монгол улсын авраг малчин Буян жаргал за санг хэмээх одоо эрхэм сайхан малчид манаас оролцлоо. Ингээд нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчдийн өмнөөс эрхэм сайхан малчидаа хэрүүлэг саруулсаахан энэ руугийн хамгийн дээдэг одоо хөсөн өрөөж нэвтрүүлгээ жаргаж байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түрэхтэй үзэгчтэй.